одоо энэ хөрөнгө том үйлдвэрийн дэд үтсээ чинь төсвийн хөрөнгөөр ингээд барьж өгч байгаа. А цаана ингэ талбай дотроо энэ хуулиараа бол ингээд өрсөлдөөнд саад болохгүй нээлттэй юм байх шүү дээ. Ерөнхий зарчим нь. Тэгэхээр тэнд орж байгаа хөрөнгө оруулагч нар нь одоо ямар байдлаар одоо яг ямар хөрөнгө оруулагч байгаа вэ? Хэрэгжиж байгаа төслүүд дээр нэмж тийш хүн орохын тулд яах ёстой вэ гэдэг дээр мэдээлэл өгөөс. Тэр нь нээлттэй. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөөр нэг хөрөнгө оруулагчийн төлөө юм ийн гэдэг бол зохисгүй. Эсвэл бол одоо тэрнтэйг ингээ хөрөнгө оруулалтын гэрээ байт юм. Дараагийн асуулт нь болохоор төсөв дэд хөрөнгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаанаас хизээ нэгэн цагт одоо ингээд үйлчлэгээ үзүүлэх замаар буцааж авч төсөвт төвлөрүүлнэ гэсэн тийм юм байна уугүй юу? Эсвэл зүгээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой учраас угаасаа л гарах ёстой зардал гээд нэг удаа гаргаад дуусгах уу? Ийм нэг зарчмын асуулт. Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд паркийн удирдлагын өмчтлийн хэлбэрийг бол заагаад өгсөн байна. Төрийн өмчт байж болно, орон нутгийн өмчт байж болно, хувийн өмчт байж болно гэдэг. За холилдсон хэлбэр бас байж болно. Бусад гэдэг. Тэгэхээр аль ч ийм өмчтлийн хэлбэртэй паркийн удирдлага байсан ч гэсэн баримтлах зарчим нь аливаа нөгөө өрсөлдөөнийг хаахгүй, хязгаарлахгүй, ашиг сонирхлоос ингээд ил тод нээлттэй доктортой байна гэж. Өөрөөр хэлбэл бусад хөрөнгө оруулагч нарт нээлттэй. Одоогоор бол бид нар Эрдэнэс УТП буюу Эрдэнэтийн төрийн өмчт үйлдвэрийн өөрийнх нь хөрөнгө оруулалтад дэд бүтц татсан нэг байгаа бусдын төлөвлөж байгаа гэсэн үг.